Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол улсын засгийн газраас улсын их хурл өргөн мэдүүлсэн Монгол улсын 2016 оны төсвийн тодтгол, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон бусад холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлэг ажлын хэсэг байгуулан ажиллаж олон талаас нь нухацтай хэлэлцлээ. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд явуулж ирсэн алдаатай бодлогын уршгаар Монгол улсын эдийн засаг нэн хүндэрснийг амьдрал тоо баримтын аль аль нь нотолсоор байна. Монгол Ардын нам улсын их хурлд цөөнхийн үүрэг гүйцэтгэж байхдаа энэ тухай байнга сануулж, төр засгийн буруу бодлогыг зас салуурхахын төлөө хичээн ажилласаар ирсэн боловч тухайн үеийн эрх баригчид үннийг үл ойшон алдаатай бодлогоо үргэлжлүүлж Монгол улсын эдийн засгийг туйлын хүнд нөхцөлд байдалд оруулсан байна. Зарим судлаачид эдийн засгийн өнөөгийн байдлыг 90-92 оны шилжилтийн хүнд түвшинтэй зүйрлэж, үр дагавар нь 10-аас 15 жилийн хугацаанд арилахгүй гэж дүгнэж байгаа тохиолдол гарч байна. Дэлхийд гайхагдж байсан 17.5% эдийн засгийн өндөр өсөлт жил дараалан сар 4 жил гаруй хугацаанд 13 дахин унлаа. Хөрөнгө оруулагчдын итгэл алдарч, хөрөнгийн гадагшлах урсгал давамгайлах болж, гадаад валютын цэвэр албан нөөц 4 жилийн дотор бүрэн шахагдж хасах үзүүлэлттэй болсон. Төгрөгийн ам доллартай харьцах ханш 60 гаруй хувиар унсан. Улсын гадаад өр 23.5 тэрбум доллар төрсөн. Банкны систем эрсдэлд орсон. Бизнес эрхлэх орчин хумигдж, ажилгүй, орлогогүй, өрийн дарамттай иргэд аж ахуйн нэгжийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа зэрэг урууданд оройтсон үзүүлэлттэй улс орныг бид хүлээж авсан. Хамгийн сүүлийн статистик мэдээгээр улсад бүртгэлтэй 134 мянган аж ахуйн нэгжээс 66 мянган буюу 2 компани тутмын нэг нь үйл ажиллагаагаа зогсоосон байна. Олон улсын зээлзэгч хэрэглэл тогтоодог стандарт Poor's агентлаг манай улсын зээлзэгч хэрэглэлийг 4 жилийн дотор 4 шатлал бууруулсан байна. Үүний улмаас засгийн газар үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн бонд, хувьцааны ханш шалдаа бууж, гадаад зах зээлээс таатай нөхцөлтэй багтай их үүсвэр татах боломж эрс хязгаарлагдлаа. Тухайлбал энэ оны 4 сард гаргасан засгийн газрын 500 сая Америк долларын бондын жилийн хүү 11% хүрсэн байгаа нь 4 жилийн өмнөхөөс 2 дахин өндөр байна. Бид нэг л их оронтой, нэг эдийн засагтай. Ардын намын эдийн засаг, ардсан намын эдийн засаг гэж байхгүй. Монгол улсын эдийн засаг, нийгмийн статистик тоо баримт нэг л байх ёстой. Гэвч буруу бодлого явуулж ирсэн тэр цагаас хойш тоо баримтаач өөрсдөө зориулж засч гуйлсаар иржээ. Одоо харин бид үнэнтэй нүүр тулж байна. Үнэн хэдий хатууч үйл тустай гэдэг. Тиймээс та бид одоо үннээс зугтаж алдаагаа давтах биш, үнэнтэй эвлэрч гард шийдлээ олохын төлөө нэгдэх цаг болсон гэдгийг улсын их хурл дахь ардсан намын бүлэг гишүүддээ хандан уриалж байна. Манай нам засгийн эрхийг авсан даруйда ард иргэддээ төсөв, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, үүсч болох сорилт бэрхшээлийг үнэн зөвөөр нь мэдээлэхээс ажиллаа эхэлсэн. Өнөөдрийн үнэн бодит байдал биднийг хүсээгүй шийдвэрээ гаргаж хэмнэт танахаас өөр аргагүй байдалд хүргэж байна. Хэдийгээр олон нийтэд таалагдахгүй, улс төрийн намын хувьд эрсдэл дагуулж мэдхээр олон шийдэл санаачлагууд яригдж байгаач бид үнэнтэйгээ нүүр тулж түүнийг даван туулах арга замуудыг хайж ажиллах гарцаагүй шаардлага бидний өмнө тулгарч байна. Энэ үйлдэлийг зарим хүмүүс хөрөнгө оруулагчдыг үргэлээ, хамаг булхайгаа дэлгэлээ гэх зэргээр баггүй шүүмжлэж байна. Гэвч бид худлаа мэдээллээр эх орон ард түмэн болон өөрсдийгөө хуурч, хөрөнгө оруулагчдыг хохироож, цаасан мөн хэвлэж, эдийн засгаа сүрүүлэх бодлогоос татгалзаж байна. Эдийн засгийн нөхцөл байдал бидний төсөөлж байснаас илүү хүнд байна. 2016 оны төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 3.4% буюу 940.5 тэрбум төгрөг байхаар баталсан ч бодит байдал дээр дотоодын нийт бүтээгдэхүүний 18.2% буюу 4.4 их найт төгрөг төрж төсвийн байдал маш хүнд нөхцөлтэй болоод байгааг бас бид анхаарахгүй байж болохгүй байна. Ийхүү алдагдал огцом нэмэгдэхэд улс төрийн сонгуулийг ухтаж хууль бусаар их хэмжээний зарлага гаргасан хариуцлагагүй үйлдэл нь томоохон нөлөө үзүүлжээ. Тухайлбал сайн хашаа, сайн малчин, сайн хувьцаа, сайн оюутан хөтөлбөр нэрээр нэг их найд 135 тэрбум төгрөгийг батлаж 553.8 тэрбум төгрөгийг хууль бусаар олгож, энэ нь өнөөдрийн төсөвт маш том хэмжээний дарамт болж зардал талд сууж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар
өрийн дээд хязгаарыг 2016 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 55%-аас хэтрэхгүй байхаар баталсан боловч энэ үзүүлэлт өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 88% төрчээ. Өөрөөр хэлбэл өрийн хямрал бодитоогоор нүүрлэж эх онд улсын нэгдсэн төсвийн орлого гадаад дотоод зээл түүний хүүг төлж чадхааргүй хэмжээнд хүртлээ эдийн засаг төсөв доройтсон байна. Муу мэдээ үүгээр дуусахгүй нэ. Монгол банк, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийгдэж буй хяналт шалгалтын дүнд мэдээ маш ноцтой асуудлуудыг дагуулахаар байгааг бид бас энд дурдсангүй. Нөхцөл байдал биднээс дотоод нөөц солилцоогоо бүрэн шахахыг шаардах боллоо. Шинээр байгуулагдсан засгийн газар үүссэн бодит нөхцөл байдал тулгуурлан төсвийг эрүүлжүүлэх, үр ашиггүй төвчж болох зардлыг бууруулах, нийгмийн халамжийг хязгаарлах, зорилтод бүлгэж чиглүүлэх, өндөр албан тушаалтны цалинг бууруулах, зарим төрлийн татварын хувь хэмжээг нэмэх зэрэг шийдвэрлэхэд нэм бэрх, сонгуулийн амлалттай зарим талаараа зөрсөн саналуудыг улсын их хурлд өргөн мэдүүлсэн нь үнэн. Энэ нь эдийн засгийн уналтыг цагалдалгүй зогсоох, цаашдаа өсөлтийн хөрс суурийг тавьж амлалтаа хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой байсан гэдгийг улсын их хурлд дахь Монгол Ардын намын бүлэг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Иймд үүссэн нөхцөл байдлыг даван туулахын тулд бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай гэж Монгол Ардын намын бүлэг үзэж байна. Гэхдээ цалин хас, тэтгэвэр нэмэхгүйгээр бусад нөөц болцоогоо бүрэн шахах арга замыг засгийн газар сонгож хэрэгжүүлэх ёстой гэсэн зарчмын байр суурьнд нэгдлээ. Нөхцөл байдлаа тооцоолож, арга хэмжээгээ төлөвлөн оруулж ирсэн засгийн газрын саналыг бид баггүй хязгаарлаж, хүндхэн даалгавар өгч байгаагч ойлгож байна. Улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлгээс улс орны төсөв, эдийн засгийн байдалтай холбогдуулж авах зарим арга хэмжээний талаарх саналыг гаргаж байна. Төсвийн орлого буурч байгаатай холбогдуулан төвчж болох үр ашиггүй урсгал зардлыг танахын зэрэгцээ, хөрөнгө оруулалтын зарлуудыг боломжит төвшин хүртэл нь бууруулах шаардлагатай байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хяналтгүй болсон концессийн гэрээнүүдийг нэг үржилэн судлан үр ашиг, төсөв төрдөг, санхүүжигдсэн байдал, цаашид төсөв тушрах дарамтыг бууруулах чиглэлээр засгийн газар тодорхой санал боловсруулан улсын их хурлд мэдээлэл хийх шаардлагатай гэж үзлээ. Төсвийн алдагдлыг бууруулах чиглэлээр засгийн газраас боловсруулсан татварын хуулийн төслүүд нь нийгмийн дийлэнх олонхыг хамрахгүй, архи тамхи, алт, тансаг хэрэглээ зэрэгт ноогдуулах татварууд байна. Гэвч эдийн засгийн хямралтай байгаа үед татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх нь зах зээлд буруу дохиогч, эдийн засгийн агшилтыг эрчимжүүлэх, ард иргэдийн нуруун дээр ирэх ачааг улам нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдэд дарамт чахалт болох үс эрсдэлтэй байна гэж үзэж байна. Энэ ч үүднээс төрийн албан хаагчдын цалин бууруулах, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх, засгийн газрын саналыг дэмжих боломжгүй гэдэг улс төрийн шийдвэрийг улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлэг гаргасныгаа үгээр мэдэгдэе. Түүнчлэн эдийн засаг хүнд байгаа өнөөгийн үед ажил олгогч, даатгуулагчдад учрах санхүүгийн дарамтыг нэмэгдүүлэх нь сөрөг үр дагаварт хүрэх тул нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх саналыг шууд дэмжих боломжгүй байна. Өнөө болон ирээдүйд гарах хүн амзын бүтцийн өөрчлөлт, эдийн засгийн өсөлт зэрэг хүчин зүйлсэд тулгуурлан тэтгэвэр авагчдын орлогын баталгааг хангах талаар намын мөрийн хөтөлбөр тусгагдсан бодлогод нийцүүлэн тэтгэврийн тогтолцооны санхүүгийн тогтвортой байдлыг хангах талаар сайтар судалсны үндсэн дээр энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж бүлэг үзлээ. Төсвийн орлогыг нэмэгдүүлж, алдагдлыг бууруулахад цалин хасч, татварын хэмжээг нэмэгдүүлэлгүйгээр төсвийн их усүр боломжуудыг эрэл хийх шаардлагатай байна. Тухайлбал нэгд экспортыг нэмэгдүүлэх замаар валютын орох урсгалыг сайжруулах, нүүрсний экспортыг бодлогоор нэмэгдүүлэх, томоохон төслийн хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, татварын бааз суурийг нэмэгдүүлэх чиглэлээр татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэх, татварын мэдээллийн систем болон иргэд аж ахуйн нэгжүүдийн гүйлгээг бүртгэлжүүлэх системийг боловсронгуй болгох, үйл хөдлөх хөрөнгийн үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгох зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байна. 3. Төсвийн сахилгын хариуцлагыг сайжруулж, төвчж болох үр ашиггүй зардлуудыг бууруулах, төрийн болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж, удирдлагын зардлыг үр дүнтэй нь холбодог болгох зэрэг арга хэмжээг авах шаардлага байна. 4. Гадаад дотоод зээл, бондын зард суулалтын үр ашгийг үнэлж, өрийн менежментийг боловсронгуй болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллах,
бизнес эрхлэлтийг бүхий л талаар дэмжиж чиглэгдсэн цогц арга хэмжээ авах шаардлагатай байна. Хөрөнгө оруулалтыг дэмжсэн зээлийн үхсэрийг бий болгох, банкны зээлийн хүүг хөрөнгө оруулалтын бодлогод чиглүүлэх шаардлага авах талаар тодорхой бодлого гаргаж ажиллах нь зүйтэй гэж үзлээ. Малчдын орлогыг нэмэгдүүлэх, түүхэн эдийн үнийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авах шаардлагач байна. Байнга нөхөн төлжиж байдаг байгалийн болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааг өргөжүүлэх, экспортыг дэмжих зэрэг эдийн засгийн хямралыг сөрсөн татварын бааз суурийг өргөдөх арга хэмжээ авч иргэд аж ахуйн нэгжээ дэмжихийн цэцүү төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллах чиглэлийг засгийн газар төхөн зүйтэй гэж Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг үзлээ. Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа зөв зүйтэй арга хэмжээ өгөхнийг Улсын хурлын зүгээс бид сайн дэмжиж ажиллана. Харин хууль зөрчсөн бусрамг буруу үйлдэлүүдийг бид хатуу шаардлага тавьж засаж залруулах чиглэлээр засгийн газарт бас анхааруулж ажиллана гэдгээ хэлхийг хүсэж байна. Анхаарал танд авсанд баярлалаа.